Хүмүүн заяаг олж хүн болж төрснийг одоо дэлхий дээр амьдрах хугацаанд хэдэн килокалон одоо хүчил төрөгч хэрэглэдгийг таахын аргагүй. Гэтэл судалгаа гарсан байна. 17 ширхэг мод тайрж одоо ургуулсан хүн бол энэ дэлхий дээр амьдрах хугацаанд хэрэгэлсэн бүх хүчил төрөгчөө буцааж эхлэхдээ төлсөнтэй тэнцдэг юм байна. Тэгэхээр манайхан 17 мод тарьж чаддгүй маа гэхэд ядаж энэ амьдралынхаа турш нэг юм уу хоёр модыг үнэхээр сайхан суулгаад үнэхээр сайхан услаа хэрэгэлсэн хүчил төрөгчөө ихтлхийдээ бусааж төлсөнтэй тэнцэн гинэ. За тэгээ манай ээж энэ жишгээр сайхан мод тариал. Зүгээр жигтэйхэн гээгээрсэ. Гэтэл миний байж байгаа царайг хар та. Хордлооч те харьяа бараа ороод штэ ээж. Миний ахаа ээж нь чамд нэг түүх яачихв. 94 настай алтны урхаа эзэн үхэн дөхөд хөвчээд хүчил төрөгчийн боллооноор амьд гарсан юм байна. Тэгээд амьд хараад нааш их уйлжээ. Эмчнэр уйсан учраас гайхаа асуудал. Би одоо 94 наслахтаа ихтлхийдээ хайр хамгүй одоо хасан шороогийн сэндэжиж уйл мод тусын тайрж байсан. Гэтэл яг үхийн даваан дээр энэ хүчил төрөгчийн буйнаар би амьд харлаа. Ихтлхийгээ хайрж мод бот тайрч амьдрах минь яатаа гэж одоо маш их харамсаж байна гэж хэлсэн юм гинлээ. Тэгэхээр миний охин нэг мод тарьчаа. За юу ганцхан суулгац тарьчих. Бээгүү чадахгүй. Би мод зот тарихгүй. Би чадахгүй. Хурдцгаа хойлоо харъя. Ороо дэний ээж. Ээж нь бэлэн суулгац авчирсан байхад тарьчихар та миний охин. Үгүй би мод тарихгүй. Ядаж миний охин тэгвэл энэ хавингаар усаавэ тэрэ. Үгүй ээж. Миний ерөөсөө усалсан мод ургамал ургадгүй ш. Хүчтэй. Таатай нь харалта. Би сарын өмнө удуур цэцэг авсан. Өдөр болгон устаад байсан ингээ хатчлаа штэ. Ургадгүй. Амьдрдгүй миний усалсан юм. Гүнат хатсан цэцгээдээ хаяач ээ. Бада яах вэ? Хатсан ч гэсэн тантай модоо ядаж. Гаторхан, ганхан ногоон гаторхан.